Хууль зүйн мэдээллийн соём хөтөлбөр. Өдрийн мэнд төрхий сонсогчдоо соём нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдөр бид гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй үүсдэг хүүхдийн тэтгэмжтэй холбоотой асуудлаар ярилцсан. За сонсогчдоо өхөн бидний 30-22 дугаар хавцаар бидэнтэй холбогдож санал бодлоо хуваалцаж сонирхсан асуултанд хариулт өгөх боломжтой. Манай нэвтрүүлэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тасгийн дарга хошууч Батмөнх, хууль зүйн үндэсний хүрээлэнгийн мэргэжилтэн оюун эрдэнээр оролцож байна. Тэгэхээр зочдтой энэ өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр хүүхдийн тэтгэмжийн энэ хэмжээг өнөөдөр ер нь яаж тогтоож байна? Энэ асуултаас ярилцлага эхлэе Батмөнх дарга. Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг жил болгон улсын статистикийн газраас тодорхойлдог байна. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын хэмжээнд хүүхдийн тэтгэлэг сар бүр төлөвлөл зохих хэмжээ 100%, 217,950 төгрөгөөр тогтоосон. 2019 оны 1 сард тогтоогоод одоо мөрдөд ажиллаж байгаа. Хүүхдийн энэ тэтгэлгийг тогтоолоход одоо тулгардаг гол асуудлууд юу вэ? Та бүхэнд бас хандаж байгаа иргэд олонний төс байгаа. За энэ дээр Монгол Улсын гэр бүлийн тухай хууль тэгээ ерөнхийдөө бол хүүхэд гэдэг нь болохоор одоо гэр бүл саллалтын хохирогч буюу одоо гэр бүл саллалтаас үүдсэн одоо хин нэгнийх нь одоо асрамжинд одоо бүтэн асрамжинд биш одоо хин нэгнийх нь асрамжинд үлдэж байгаа этгээдэд одоо тэтгэлэг тогтоолох тухай асуудал гардаг. За мэдээж тэтгэлгийг тогтооход бол шүүхээр заавал тогтоолох нь хэрв одоо эцэг их харгалзан дэмжигч аль нэг нь одоо тэр асран хамгаалахыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд заавал одоо шүүхээр орохгүйгээр гэрээний үндсэн дээр юм уу эсвэл эцэг их асран хамгаалагчтай онцгой ажиллагааны журмаар буюу шууд одоо шүүхтэр очиод тохиролцоод нөгөө эвлэрлэлийн гэрээ байгуулад одоо энэ тэтгэлгийг тогтоолох бүрэн боломжтой. Мэдээж одоо амжиргааны доод түвшингийн одоо статистикийн газраас гаргаж байгаа амжиргааны доод түвшинг бүрчилсэн маягаар одоо тухайн бүс нутагт одоо гаргаж байгаа тэр юунаас шалтгаалаад бүс нутагт гаргасан тэр амжиргааны доод түвшингээр тогтоодог байгаа. Гэхдээ 0-аас 11 хүртэлх насны хүүхдэд бол одоо 11 насны 1-ээс 11 насны хүртэлх хүүхдэд бол амжиргааны доод түвшингийн 50%-аар за 11-ээс 16 наснд хүрсэн хүүхдэд бол амжиргааны доод түвшинг одоо 100%-аар олгохоор 11-ээс 16 наснд. За мэдээж одоо 18 хүртэлх насны хүүхдэд суралцж байгаа тохиолдолд бас амжиргааны доод түвшний 100%-аар төлөх мөн одоо хүүхэд 18 нас хүрсэн ч одоо хүүхдэд одоо ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн чадвар алталттай буюу саажилттай эсвэл одоо заашгүй цаашинд асаргаа сувилгаа хэрэгтэй бол энэ хүүхдэд бол 18 хүрсэн ч гэсэн цаашдаа одоо амжиргааны доод түвшингээр шүүхээр тогтоосон хэмжээгээр одоо тэтгэлгийг гаргуулсаар авах болно. Тэгэхээр хүүхдийн тэтгэлгийг одоо насны байдлыг нь харгалзан тогтоож байгаа. Тэгэхээр хоёр болон түүнээс дээш хүүхдтэй тохиолдолд одоо хэрхий яаж тооцож тэтгэлгийг олгож байгаа юм бол хүүхдийн тэтгэлгийг тэр сая энд дурдлаа тэр тэгээс 11-аас 16 суралцж байгаа 18 наснд хоёр болон түүнээс дээш яг л хүүхдийн тоо бол хамаагүй л дээ. Тэгээ яг л энэ амжиргааны төвшнгөөр одоо мөрдөгдөж байгаа амжиргааны төвшнгөөр насныхаа одоо юугаар хязгаараар 50% 100% гэдгээрээ хүүхэд тус бүрээр ирнэ. Тийм хүүхэд тус бүрээр ирнэ. За энэ дээр нэмээд хэлэхэд хүүхэд тус бүрээр яригдахаас гадна одоо хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой асуудал дээр хүүхэд амжиргааны доод түвшин зарим одоо хүүхэд төлбөртэй сургууль сурдаг юм уу төлбөртэй цэцэрлэгт сурдаг ч юм уу эсвэл одоо нөгөө өвөл зүүн хавар одоо хувцас өмсөж байгаа зүйл эд зүйл хэрглэж байгаа зүйлээс шалтгаалаад одоо нөгөө тэр нь хүрэлцэхгүй байна гэсэн асуудал гарч ирдэг шүүхтэр. За энэ асуудал дээр бол мэдээж одоо хүүхэд тэтгэмж төлөх одоо асуудал хүүхдийн тэтгэмж төлөхөөс гадна одоо асран хамгаалж байгаа их юм уу эцэг нь одоо энэ нь би энэ хүүхдийн сургалтын төлбөрт одоо 3 сая 600 мянган төгрөг гаргасан энийхээ 50% хүртэлхийг гаргуулах хүсэлтэй байна гэх юм бол шүүх энийг хангаж шийдвэрлэдэг байгаа. Мэдээж одоо шүүхийн практик дээр бол заавал тэрнийг нөгөө шийдсэн одоо төлбөрийг төлсөн байхыг шаарддаг. Нэхэмжилж байгаа этгээд өөрөө хүүхдийнхээ төлбөрийг бүрэн төлсөн тэрнийхээ 50% гаргуулахаар үүнээс биш одоо энэ хүүхд ингээд юу яана 3 сая 600 төгрөгийн төлбөртэй сургууль сурдгаа энийг
би гаргуулмаар байна гэдэг хүсэл тавих юм бол одоо шүүх одоогийн практик дээр бол шийдвэрлэдэггүй байгаа. Тэгэхээр та төлбөрийн одоо 200 мянган төгрөгийн хүүхдийн сарын цэцэрлэгийн 200 мянган төгрөг төлдөг бол тэрнийгээ та 5 сард төлсөн дүнгээсээ 50% нь гаргуулна гэх юм бол тэрнийг шүүхэд бүрэн ихэмжлэх бүрэн эрхтэй байж байгаа. Тэгэхээр эхлээд эвлэрүүлэн жуулчлалаар ороод харилцан тохиролцоонд хүрч чадахгүй шүүхийн шатанд хүрч гинүү. За энэ эвлэрүүлэн зочлолын асуудал болохоор зөвхөн одоо гэр бүл цуцлалт дээр илүү төлхөө орж ирдэг. За гэр бүл цуцлалтын асуудал өөрөө анхан шатанд буюу эвлэрүүлэн зочлолоор орсны дараагаар гэр бүлийн этгээдүүд одоо харилцан тохиролцоод бид нэр одоо салхаас өөр аргагүй боллоо гэсэн тохиолдолд гэр бүлийн харилцааг дуусгар болгохоор эвлэрүүлэн зочлол дуусгар болох одоо бичгийг хийж өгдөг. За тэр бичиг дээр үндэслээд гэр бүл аль нэг тал нь одоо шүүхэд ханддаг. Шүүхэд хандахдаа хүүхдийн тэтгэлэг гаргуулах, тэтгэмж тогтоолгох хүсэлтийг давхар гаргадаг байгаа. Тэгэхээр эвлэрүүлэн зочлолтоор бол хүүхдийн тэтгэмжийн асуудал бол тухайлан яригддаггүй. Хэрв одоо хоёр тал хүлээн зөвшөөрөөд яасан хүлээн зөвшөөрөөд хүүхдийнхээ тэтгэлгийг гаргахаар хүлээн зөвшөөрөөд тохиролцож байгаа тохиолдолд эвлэрлийн гэрээ хийж болно. Гэрээг натратаарч баталгаажуулж болно. Заавал эвлэрүүлэн зочлолоор баталгаажуулах гэдэг шаардлагагүй. Тэгэхээр танаа хоёр байгууллагаар жилд дунджаар одоо хэр олон хүн яг энэ асуудлаар хандаж асуудлаа шийдвэрлүүлж байна. Манай байгууллагын хувьд шүүхээр ер нь сүүлийн судалгаагаар жилд нэг 4000 гаруй 4500 орчим гэр бүл цуцлалтын шүүхийн шийдвэр гардаг. Үүнээсээ 2000 гаруй хүүхдийн тэтгэлэг тогтоолгож асрамж тогтоолгож хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон шүүхийн шийдвэр байдаг. Эндээс нэг манай байгууллага жилдээ 1200-аас 1400 орчим гүйцэтгэх хуудас шинээр хүлээж авдаг. Энэ дээр юу яах та шүүхийн шийдвэр гараад хүүхдийн тэтгэлэг төлөх шүүхийн шийдвэр гараад хүүхдийн тэтгэлэг авах мөн одоо талууд нь тухайн шийдсэн шүүхтэй хүсэлтээ гаргаад гүйцэтгэх хуудас бичүүлж манай байгууллагад хандах хэрэгтэй л доо. За хууль зүйн үндэсний уриалгын хувьд бол одоо сургалт сурталчилгаа одоо судалгаа гэж зүйлийг хийдэг байгаа. За энэний хажуугаар манайх бол 1812 ТК 2-гийн хууль зүйн анхан шатны зөвлөгөө мэдээллийг өгөх утсыг одоо сүүлийн 1 жилийн хугацаанд ажиллуулж байгаа. За энэ утсанд одоо ирж байгаа одоо хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой, гэр бүл цуцлалттай холбоотой одоо дийлэнх одоо асуултууд нь ерөнхийдөө гэр бүл цуцлалтаас үүсэх одоо хүүхдийн тэтгэлгийн асуудлын талаар асуудлууд ирдэг. Мэдээж одоо энэ утас бол одоо бүх бүрэн шийдвэрлэх боломжгүй зөвхөн анхан шатны зөвлөгөөг нь өгөхөөс гадна одоо та хаана хандах вэ гэдэг чиглэлийг өгдөг ба. Тэгэхээр дийлэнх гэдэг нь ерөнхийдөө одоо өдөрт дунджаар 15 дуудлага хэрэглэх гэхэд 5 жишээ нь гэр бүл цуцлалттай холбоотой ч юм уу хүүхдийн тэтгэлэг гэр бүл цуцлуулснаас одоо би хүүхдийн тэтгэлэг авч болох уу эсвэл одоо би хамтран амьдарч байна. Одоо хамтран амьдрагч бид хоёр гэр бүлийн баталгаагүй тэгтэл одоо гэр бүлийн баталгаагүй байхад ямар нэгэн байдлаар одоо бидэнд одоо надад одоо миний хүүхдэд одоо юу тэтгэмж тогтоолгож болох уу ч гэдэг юм уу иймэрхүү асуултууд ирдэг. Мэдээж одоо хүүхдийн тэр баталгаагүй ч гэсэн одоо хүүхдийн тэтгэмж тогтоолох хэрэг нь бол нээлттэй байгаа. За 30-50 22 дугаар явцсандаас сонсогч хандж байна. Байна. Энэ баян зүрхтүргээс ярьж байна. Нэг юм бас энэ тэтгэж гаргасан мөртөө тэгээ цаанаа очоор энэ сүгтөр очоор өнөө цаан хүн ажилгүй байна. Ажилгүй байна гэж хойшлуулсаар зүйлдээ сарничдаг. Энэ тохиолдолд одоо энэ ирээ гарч. Эдгээр нь авахгүй гэсэн чинь тэгээд цаан хүн ажил хийгээгүй тодорхой хаяг нь олдохгүй байна гэж хэвээр очоод тэгээ сүлдээ наад чинь хэрэгжихгүй болсон. Энэ практик тал одоо ирээ юм. За тэгэхээр энэ салингүй орлогогүй иргэний энэ асуудлыг яаж шийдэх вэ гэсэн. Саяны энэ хүний манайх төлбөр төлөгчийн талаар холбогдох бүртгэлийн эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас тухайн төлбөр төлөгчийн нэр дээр эзэмшилдэг өмчлөлт хамтран өмчлөлт нь эд хөрөнгө байна уу, нийгмийн даатгал төлөгдөж байна уу гэд холбогдох бүх байгууллагаас л авалгаа аваад ажилдаг. Ажилгүй тухайн орлогогүй иргэний хувьд бол хугацаа өгөөд хугацаанд төлөөгүй тохиолдолд
бас зөрчлийн хуулийн дагуу зөрчлийн хэрэг нийлэх талаар ажилладаг баг. Тэгээд хэрхий яаж шийддэг юм? Зөрчлийн хэргийн талаар хүүхдийн тэтгэлгийг төлөвлөж өгөх хүүхдийн тэтгэлгээ 3 сараас дээш хугацаагаар төлөөгөө тохиолдолд зөрчлийн хуулийн 6-гийн 20 цаасны дагуу 100 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэдэг. Одоо өмнөх төлөөгөөс хараад энэ нөхөж төлөх үү? Төлнө. Тэгээд яг саяны оролцогчийн хувьд ер нь улсын хэмжээнд хүүхдийн тэтгэлгийн төлбөр юм одоо манай байгууллагт байгаа 12 мянга гаруй материалд ажиллагаа явуулдаг. Үүнээс нэг 4 мянга 5 мянга орчим тогтмол төлөгддөг. Тэгээ үлдсэн 7 мянга орчим хэсэгчлэн төлдөг. Тэгээд бас үнэхээр орлогогүй бас годамжны бараг бусдын хамааралд орсон одоо тиймэрхүү хүмүүс бас жоохон хүндрэлтэй л байдаг л да. Тэтгэмж одоо мөнгөний хэлбэрээс гадна өөр ямар эд зүйлэр ч юм уу орлуулад төлж болох вэ? Хүүхдийн тэтгэлгийг мөнгөний хэлбэрээр төлөх хэрэгтэй. Яг хөө хүүхдийн тэтгэлгийг хуульд бол зааснаар бол гэрүүлийн хууль зааснаар бол одоо мөнгөн буюу одоо мөнгөний хэлбэрээр юм уу эсвэл эд хөрөнгийн хэлбэрээр төлж болно гэж заасан. Тэгээ мөн одоо нэхэмжлэлийг одоо төлбөр төлөх одоо сараар юм уу, удирлаар юм уу, хагас жилээр юм уу, эсвэл жилээр эсвэл нэг удаа одоо бүтэнч гэдэг юм уу. Энэ бол ерөөсөө харилцан тохиролцсны үндсэн дээр бий болж байгаа учраас шийдвэр гүйцэтгэх газраас бол мэдээж одоо тодорхой ажиллагаануудыг хийдэг. Төлбөр төлж чадахгүй байгаа этгээдэд бол одоо ямар нэгэн байдлаар одоогийн хуулийн зохицуулалтаар бол зөрчлийн хэрэг хүртэлт үүсгэж байгаа. За энэс гадна шүүхтэр одоо нөгөө хаяг нь тодорхойгүй гэдэг асуудал гардаг. Энэ хүний бас тийм зарим нэг талдаа хаяг нь тодорхойгүй болчлоо гэдэг юм уу, хаягийн юугээс одоо шүүхэд хандаж чадахгүй бас тохиолдлууд байдаг. За тэгэх юм бол та одоо тухайн дүүргийнхаа шүүхэд одоо 70,200 төгрөг төлөөд одоо хаяг тогтоолгох буюу хаяг тогтоолгох эрен сурвалжлуулах хүсэлт гаргах боломжтой. За энэ эрен сурвалжлуулах хүсэлт гаргаснаар цагдаагийн байгууллагад бүртгэлтэй энэ хүн нь одоо шүүхэд энэ хүний нэрээр одоо шүүхэд хандах боломжтой. Цагдаагийн байгууллага хаяг тогтоолгох юугаар эрен сурвалжлаад энэ хүний хаягийг тогтоож өгнө. Тэгснээ дараа та хүүхдийн тэтгэлэг тогтоолох байна уу? Бусад нэхэмжлийн одоо шаардлага гаргах бүрэн боломжтой болдог. Тэр удирдлаар ч юм уу хагас жилээр эсвэл нөгөө нэг удаа гүндэж олгоно гэдэг дээр тухайн гэрэн дээрээ тусгаад өгчт юм. За тэр нь бол одоо нөгөө шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд бол самдгүй. Миний хувьд бол эвлэрж штэ эвлрээд гэрээ байгуулчлаа. За гэрээ байгуулахдаа тухайн хүмүүс сар болгон би хүүхдийнхаа дансанд одоо хөдөлмөрийн усны доод хэмжээгээр төлнө. Эсвэл сар болгон би 300 мянган төгрөг хийн хүүхдийнхаа дансанд энэнийг сар болгон хийн. Нэг бол би хагас жилд нэг удаа одоо нөгөө хөдөлмөрийн усны доод хэмжээг үржүүлээд юм уу те хэд болно. Жилд нэг удаа юм уу гэдэг байдлаар тохиролцож болдог. За шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дээр бол арай өөр хэлбэрээр явж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувьд сая энд дурдлаа хуулийн дээр хүүхдийн тэтгэлгийн төлбөрийг сараар улирлаар жилээр нэг удаа авах боломжтой. Тэгээд талууд тохиролцсон тохиолдолд эвдэрсэн тохиолдолд тэр зэвсэг ажиллана. Сайн нэвтрүүлэг үргэлжилж байна. Бид өнөөдөр гэр бүлийн харилцаанаас үүдэлтэйгээр үүсдэг хүүхдийн тэтгэмжтэй холбоотой асуудлаар ярилцаж сонсогчийн асуултанд хариулж байна. Нэвтрүүлэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тасгийн дарга хошууч Батмөнх, хууль зүйн хүрээлэнгийн мэрэгжилтэй оюун эрдэнэ нар оролцож байна. Сонсогтой охин 30-тай 22 дугаарыг утсан дадаа залгаж бидэнтэй ярилцаж байгаа сэдвийн хүрээнд мэрэгжлийн үнээс зөвлөгөө авах боломжтой. За энэ дээр нэг зүйл ярихад одоо хүүхдийн тэтгэлгийг зөвхөн одоо хүүхдийн нөгөө хэрэгцээнд зарцуулаагүй тохиолдолд хэрэгцээнд зарцуулаагүй тохиолдолд тэрнийг буцаагаад одоо нөгөө тэтгэлэг төлж байгаа этгээд энийг бол хүүхдэд зарцуулаагүй зөвхөн одоо ихэн гэдэг юм уу эцэг нь гэдэг юм уу өөртөө зарцуулаад энийг одоо юу яасан байна хүүхдийн одоо хөгжил боловсрал зарцуулаагүй хэрэгцээ шаардлага зарцуулаагүй байна гэж үзэх юм бол буцаагаад шүүхэд нь хэмжил гаргах бас бүрэн боломжтой байдаг. За сонсогч авъя. Байна. Өдрийн минь үргээ танд? сайн байна. Сайн. Хаанаас холбогдож байна? Олдос. За. Ямар асуулт байна? Гэр бүл одоо ингэ шүүхээр ороод тэгээд хүүхэд бол 18 нас хүрсэн. За.
тэгсэн мөртлөө одоо цаад хүмүүс маань ингээд мөнгө нэхэмжлээд байгаа юм уу тийм үзэл байт юм уу? Энэ хэдэн онд шүүхөр ороод салсан баг вэ? Одоо ингээд арах гэдэг л та. Бодохгүй. Ороогүй байгаа гэсэн үг. Нэг л хүүхд юм уу тий? Энэ тохиолдолд 18-аас доош насны хүүхдийн хувьд тэтгэлгийн хэмжээ яригдж байна. 18 наснд хүрэхүүл шүүхийн шийдвэр үүсгэх тухай 21-6 цаасан үндслээр дуусгах болгодог. 18-аас дээш насны хүүхдэд бол хүүхдийн тэтгэлгийн талаар асуудал яригдахгүй л гэж байна. Шөө мөнгө нэхээд юм одоо тийм үзэл байт юм. Багхгүй. Яг энэнийг бол гэр бүлийн тухай хуульд зааснаар мэдээж хүүхэд бол ямар нэгэн байдлаар 18 нас хүрсэн хүүхэд нь одоо нөгөө юу дахир дутууч гэдэг юм уу хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд бас хүүхдийн тэтгэлгийг бол үргэлжлүүлэн төлнө. Хоёрдугаарт нөх юм бол хүүхэд 18 нас хүрээд одоо үргэлжлүүлэн одоо нөгөө орлого олохгүйгээр сурч боловсрж байгаа тохиолдолд түүнийг нотлоход одоо сурч боловсрж байгаа тэр орлого олох боломжгүй сурч боловсрж байгааг нь нотлсон тохиолдолд та мэдээж одоо 50 хүртэлх хувийн төлөх асуудал яригдах байх. Гэхдээ тэр бол таны одоо нөгөө тухайлсан нөхцөл байдал ямар байгааг мэдэхгүй учраас ерөнхийдөө бол иймэрхүү хариулт өгч болно да. Тэгэхээр тэтгэлэг төлөхөөс одоо санаатаагаар зайлсхийх ч юм уу цалин хөлсөө орлого дээр нуунд дарагдуулсан тохиолдолд яах вэ? Хүүхдэд түрүүн би дурдсан зөрчлийн хөлийн тэр санаатаа тэр 3-аас дээш сараар төлөөгөө зөрчлийн хөлийн 6-гийн 20 цааснаар хариуцлага тооцно гэдэг. Тэр нь бол үндсэндээ төлөөгөө дарагдуулж яах гэж үзсэн. Шүүхийн шийдвэрийг эрүүгийн хуулийн болохоор эрүүгүүд 21-7-д шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй шүүхийн шийдвэрээс зайлсхийсэн тохиолдолд 21-7-д бас эрүүгийн хуулийн дээр эрүүгээрийг нээж шалгах үндслэл болдог. Тэгэхээр танайхаас бол одоо 12,000 хүн гээд ярьлаа шүү дээ түрүү тий. Тэгээд бараг 5,000 орчим нь л одоо төлж байгаа үлдэгдэл хүмүүс нь бол төлөөг байгаа. Тэгэхээр энэ эргүүлээд энэ хүмүүст одоо хариуцлага тооцох асуудлыг нэг анхаарч ажилладаг юм л. Энэ 5,000 орчим гэдэг нь болохоор тогтмол төлдөг ямар сар бүр төлдөг. Түүний тэр үлдэгдэл төлөөгүй гэдэг үлдсэн төлбөр төлөгчдийн хувьд хэсэгчлэн төлдөг. Түрүүн дурдсан тэр удирдал сар жилээр төлдөг. Тэд нэр ороод яг огт төлдөггүй байгаа төлбөр төлөгчдийн хувьд зөрчлийн хуулиар арга хэмжээ авах саналаа прокурорт манай байгуулах тавиад ажилтдаг. Тухайлбал яг ямар арга хэмжээ авах юм? Тэгээ арга хэмжээхээр төрөний дурдстай 100,000 төгрөгөөр 3 сараас дээш хэмжээгээр төлөөгөө 100,000 төгрөг торох шийтгэлтэй. Урд нь шүүхийн шийдвэр үүсгэх тухай хууль шинжилэн батлагдсантай холбогдуулаад манай байгууллагын хэлийн төлбөр төлөөгүй зайлсхийсэн этгээд хэлийн хориг тавьдаг асуудал шинэ хуулийн дээр тусгагдаагүй. Тийм учраас одоо энэ нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. За, сонсогч бидэнд хандсан байна. Байна уу? Сайн хаанаас холбогдож юм? Утамаас. Би нэг юм асуусан нэвтрүүлэгтэй холбоотой. За. Одоо ингээд нэхэмжил одоо сатсан нөхрөөс нь нэхэмжил гаргахад чинь нэг одоо энэ хотод байгаа хаягийг мэдж байгаа. Тэгээд байхад манай энэ хаяг дээр байдаг юм байна. Энэ дорнотын хүн байхгүй юу? Тэгээд бид нар амьдарч байгаа газрыг мэдээд байгаа юм. За. Тэгээд ингээд бид нар очиж заагаад өгөө. Тэгэхээр яг өөрийнхөө паспортыг хаягаар байхгүй болохгүй гэж тэгээд байх. Энийг одоо яаж шийдвэл болов юм бэ? Бидний амьдарч байгаа хаяг маягийг мэдж байгаа юм байгаа байхгүй юу? За, болоо таны асуултыг. За энэ дээр шүүхэд нэхэмжил гаргах тухай асуудал яригдж байгаа шүү гэн. Мэдээж шүүхэд нэхэмжил гаргахын тулд хариуцагчийн оршин суугаа хаягаар гэж одоо хуулийн дээр байдаг. Тэгэхээр оршин суугаа хаяг гэдэг нь одоогоор бол бидний иргэний үнэлхэн дээр байгаа хаягийг оршин суугаа хаяг гэдэг. Гэхдээ тухайн хүн одоо оршин суугатаа
одоо төр сууршиж байгаа буюу одоо нөгөө хөдөлгөөн сууршил одоо хийхээ болсонтой холбоотой хот руу одоо нүүлгэн шилжүүлэлт хийхтэй болсонтой холбоотойгоор одоо энэ хүн тэр тухайн хаягн дээр төр оршин суугчаар бүртгэлтэй байх юм бол одоо тухайн хүний юун дээр нэхэмжил гаргаж болно. За мэдээж одоо энэ хүний тухайд бол одоо шүүхэд хандаж үдсэн боловч энэ нь одоо тухайн хүний чи хаягаар биш байна гэж шүүх буцааж байна. Тэгвэл энэ нь одоо та тухайн хүнийг амьдарч байгаа оршин суугаа газрынх нь хаяг дээр очиод одоо шүүхэд одоо энэ хүн нь төр оршин сууж байгаа хэсэг талаар лавлгаа гаргуулад тэр лавлгааныхаа дагуу одоо нэхэмжлэлээ ахин гаргах боломжтой. Саяны сонсогчийн хувьд бол ахин нэхэмжлэг гаргахын тулд та мэдээж одоо хувь хүндээ одоо хувь хүний мэдээллийг бол өгөхгүй одоо хорин бол өгөхгүй гэхдээ энийг бол одоо хаяг тогтоолгохоор шүүхэд одоо давхар хаягийг бичээд одоо хаягийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлээ гаргачих болно. За дараагийн сонсогч авъя. Байна уу? За тасарчлаа амжилтгүй боллоо. Тэгэхээр би бас иргэдээс ирсэн асуултыг бас нэвтрүүлэгтээ бэлдэж оруулсан байгаа. Тэгэхээр хүүхдийн маань эцэг намайг хүүхдтэй болсон гэдгийг мэдээд бизнесээ хойш холбоо барихгүй байгаа. Хүүхдийн эцэг мөн гэдгийг хэрхэн тогтоолох вэ гэсэн байна. Тэгээд тэтгэлгээ яаж гаргуулах вэ гэдэг энэ асуултанд хариулъя. За энэ дээр бол эцэг тогтоолох шинжилгээ хийх бүрэн боломжтой. Мэдээж хүүхэд одоо хүүхэд бий болсон цагаас эхлээд эцэг их аль альнийх нь одоо үүрэг хариуцлага бий болж идэг. Одоо сүүлд бол манайх хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийн эрхийг илүү одоо хүүхэд бол одоо эцэг их асран хамгаалагч те хин нэгний одоо хамгаалтанд байх ёстой хүн юм а гэдгийг илүү тодруулж өгсөн байгаа. Энэтэй холбоотойгоор мэдээж одоо эцэг байх үүргээ гүйцэтгэхгүй байгаа этгээд бол ямар нэгэн байдлаар эцэг нь гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг шүүхтэр. За тэгвэл та шүүхэд эцэг тогтоолох шинжилгээ хийх хүсэлт гаргана. За эцэг мөн байх юм бол одоо та тухайн одоо эцэг тогтоолох бүх зардлыг өөрөө гаргаад дараа нь одоо тэр эцэг тогтоогдсон тохиолдолд тэр эцгээс нь бүх зардлыг буцаага гаргуулах бүрэн боломжтой. Ингээд та шүүхэд эргүүлээд одоо нэхэмжлэлээ гаргаад хүүхдэд тэтгэлгээ үргэлжлүүлээ тогтоолгож болно. За сонсогч авъя. Байна уу? За дуудлага бас амжилтгүй боллоо. Сонсогч та бүхэн 30-50-22 дугаар явцаар залгаж бидний ярилцж байгаа сэдвийн хүрээнд мэргэжлийн үнээс зөвлөгөө авах боломжтой. Бид өнөөдөр хүүхдийн тэтгэмжтэй холбоотой асуудлаар ярилцж байгаа. За дараагийн сонсогчоос ирүүлсэн асуултанд нөхөр нь гадаадд ажил хийдэг боловч тогтсон орлогогүй хүүхдийн тэтгэмжийг хэрхэн авах вэ? Гадаадд ажил орлогогүй хүмүүс гадаадд гараа явуулсан. Тийм. Төлбөр төлөгч нь гадаадд гараа явуулсан тохиолдолд Монголын нөгөө их зүүн тусалцаа үзүүлэх хамтран ажиллах гэрээтэй улсуудын хувьд бол одоо хандаад тухайн байгууллагаар нь улсын их зүүн тусалцаа үзүүлэх гэрээний дагуу хоёр улсын хооронд байгуулсан. Тэрний дагуу хандаад ажиллаж явна. Тэрнээс тийм гэрээгүү улсуудын хувьд бол ерөнхийдөө хил дээр хориг тавих тий орж ирсэн тохиолдолд яг юу яг практикээр бол тий. Дараагийн сонсогч авъя. Байна уу? Байна. За хаанаас холбогдож байна? Би зүгээрээс холбогдож байна. Нэг асуулт асуух юм аа. Юу юм аа? Байна. Таныг сонсож байна. За. Нэг одоо 3-4 сарын өмнө хүүхдэд итгүүр тогтоолгосон юм аа нэг хүн. За. Тэгээ хүүхдэд итгүүр тогтоолгоод нэг 70,000 төгрөгөөр тогтоосон гэсэн тэрнээс хойш ерөөсөө юугаа өгдөггүй хүүхдийнхээ мөнгө өгдөггүй нэгдүгээр хоёрдугаар тэр хүний ажил хийдэг газар нь 5 толгой байдаг. За. Тэгээ 5 толгой байдаг учраас энэ шүүхийн нөхцөлийг хийж өгөх зэрэг орлого нь ямар байгааг нь мэдэхгүй байна. Тэр учраас 70,000 төгрөгөөр тогтоолоо гэдэг. Тэгэхээр тэр хүн яаж хүүхдэд зэрэг одоо тэр 5 толгой болгож одоо тэр амрын өсний тушаа санхүүгээр ордгоо юм одоо хайшаа юм. Тэгээд ерөөсөө орлого нь юу бүтэн одоо тогтоогдгүй юу гэсэн одоо ажиггүй ч юм уу тийм байдлаар тогтоосон шиг байгаа. Тэрнийг одоо яах ёстой вэ? За ойлголоо таны асуултыг. Таны Энэ хүний хувьд анх нөгөө гэрээ энэ шийдвэр гаргахдаа тухайн хүний цалингийн ер нь хэмжээг нь тогтоодог юм уу? Тэр бол нөгөө анх шийдвэр гаргахдаа амжиргааны баталгаажих төвшингээр л тогтооно. Тий тухайн хүүхдийн амьдарж байгаа бүс
одоо улсын хэмжээнд 5 бүсчилсэн боо хангаан бүс төвийн бүс. Тэгэхээр тухайн бүсчилсэн хэмжээний амжиргааны баталгаажих төвчдөө 70 мянга гэж тогтоох тийм юу байхгүй л дээ. Тэгэхээр тухайн хүн хэдэн төгрөгний цалинтай эсгийн шалгахгүй бас зүгээр шууд шийдвэр гараад байгаа юм шүү нэг талаасаа. Энэ хүүхдэд итгэлийг тогтооход тэр орлогоос гадна ерөөсөө тухайн статистикийн газраас баталсан бүс нутгийн амжиргааны баталгаажих төвшингээр л тогтоо. За сонсогч авъя. Гано? Байсан байна. Таны сонсож байна. Хаанаас ирж байна да? Самбартраа. За. Сая ярьсан нэстэн талаар яасан яг оршин суугаа хаяг дээр нь юу нэг өргөдлөх юм хой гэрэлцүүлсэн. Түр оршин сууж байгаа байна. Тэгсэн чинь түүгийн захирамж нэг төсөл даргын тодорхойлолт алгаа энэ хэмнээ чинь төсөлдрийн тодорхойлолт нь болохоор одоо яг эргний үндэснийхэн юу хаяг нь биш байна. Тэгээд би одоо нэг яг эргний үндэснийхэн хаягаар болохоор бүр дорнтой аймаг руу нэг гэрэлцүүлэх одоо өргөдлөх юм бүртгүүлж болчиход байгаа байхгүй. Тэгээд би одоо ер нь яавал дээрээ гэж бодлоо. За энэ зарим тохиолдолд одоо онцгой тохиолдолд одоо нэхэмжлэгч өөрийнхөө хаягаар одоо хүсэлтээ бас гаргаж болно. За мэдээж Дорнод аймаг шүүх албан ёсны хаяг буюу нэхэмжлэгч өөрөө нөгөө хариуцагч өөрөө ямар нэгэн байдлаар юу нэхэмжлэлийг гардаж авахгүй байгаа тохиолдолд тухайн засаг даргалан нь явуулдаг байгаа. Засаг дарга мэдээж одоо тухайн одоо хүний хаяг энэ дээр одоо бүртгэлгүй байна гэсэн одоо албан тоотыг явуулсан юм шиг байна. Тэгэхээр мэдээж энэ албан тоод ирснээр бол энэ ажиллагаа төр төтгөлцөх юм уу ямар нэгэн байдлаар одоо хэрэгсэхгүй болно. Ингэхлээр та дараагийн одоо хаана хандах вэ гэхээр мэдээж тэнд оршин суухгүй байгаа гэдгийг мэдж байгаа бол тухайн өөрийнхөө оршин суугаа хаягаар онцгой журмаар гэсэн үг бас тэр нь болохоор энэ тухайн хүн нь одоо ямар нэгэн байдлаар энд Дорнод аймагт бол очиж одоо нэхэмжлэг гардаж авахгүй маа тий энэ нь бол ийм учиртай гэдэг одоо шалтгаанаа бичээд өөрийнхөө нэхэмжлэлээ тухайн хаягаараа гаргах бас боломжтой. Эцэг их нь хуулиа гадаадад амьдардаг хүүхэд нь одоо энд Монголд эмээ өвөө дээр амьдарч байгаа энэ тохиолдолд гэр бүлийн юу цоцлолтой хэрхэн хийлгээд хүүхдийн тэтгэмжээ яаж олгох вэ гэсэн асуулт ирсэн байна. За хүүхдийн тэтгэлэг холбоотой энэ асуултын өмнө сонсогчийн асуултанд хариулт өгчөөд үргэлжлүүлье. Байна уу? Байна. Таныг сонсож байна. За нэг юм асуух юм аа. Сая тэр эцэг тогтоолох гэдэг дээр нэг хүн хариулт өглөө ч дээ. За. Тэр хариулт ирээсээ ингэж дутуу ярьсан хэрэг байхгүй шүү дээ. Тэр мэдээж тэр эцгийг тогтоолохын тулд өрхийн хэмжээ дээр тогтоохгүй мэдээж тийм ээ. Тийм учраас хүүхдийг төднөөс хүрсгийн дараагаар тэр эцэг хүү хоёроос тийм хэмжлэг дээр шүүх хэмжлэг дээр ч гэдэг юм уу нэгдүгээр хэмжлэг дээр ч гэдэг юм уу юу яаж шинжилгээ аваад тэгээд тогтоно гэж ингэж тайлбарлах хэрэгтэй байхгүй. Тэр чинь хүн юу гэж ойлгох юм. За таны асуултыг ойлголоо. За асуултанд бол дэлгэрэнгүй хариулах юм байна. За ер нь бол эцэг тогтоолох шинжилгээг одоо 0-аас одоо 1-ээс дээш насны хүүхдэд хийн. Тэр нь бол зөвхөн эцэг тогтоолох шинжилгээг ганцхан одоо хуучин бол цусаар авдаг байсан бол одоо бол шүлсээр ч юм уу үсээр ч юм уу нөгөө авдаг юу бий болсон байгаа. Тэгэхээр энийг бол шүүхэд хандсанаар шүүх өөрөө шүүх шинжилгээний хүрээлэнг одоо томилдог байгаа. Тэгэхээр шүүхэд та эцэг тогтоолох шинжилгээ хийлгэх хүсэлт гаргана. Мэдээж хариуцагчийн нэр дээр тэгээд эцгийг одоо шүүх шинжилгээний хүрээлэнд үүрэг болгосноор шүүх шинжилгээний хүрээлэн тухайн эцэг тогтоолох шинжилгээг 10 хоногийн дотор одоо хийгээд эргүүлээд одоо шүүхэд одоо шинжилгээний хариуг өгөх тийм үүрэгтэй зохицуулттай байгаа. Тэгэхээр шүүх шинжилгээний хүрээлэн үүрэг болоод ирсний дараа одоо нөгөө эцэг хүү хоёулаа ингэ авчираад аль нэг одоо хэлбэрээр эцгийг тогтоолгож одоо шинжилгээний хариуг шүүхэд буцаан хөргүүлнэ. За түрүүний асуултанд нөгөө гадаадад эцэг нь хоёулаа байгаа эмээ өвөө дээр амьдарч байгаа хүүхдийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?
За энэ дээр бол мэдээж эцэг их нь харилцан тохиролцсны үндснүүд дээр гэрэл цуцалдаг байгаа. За гэрэлтийг бол одоо шүүхэн журмаар юм уу эсвэл захиргааны журмаар гэдэг. А мэдээж одоо хүүхэд насан туршаагүй хүүхэдгүй эсвэл бол эд хөрөнгийн маргаангүй тохиолдолд захиргааны журмаар уу харилцан тохиролцоод хоёулаа юу хийж одоо захиргааны журмаар засаг даргын тамгын газраа хандаад одоо гэрэлтийг цуцлуулдаг. За энэ хоёрын тухайд бол хүүхэдтэй учраас заавал шүүхээр орно. А шүүхээр орохын тулд хоёулаа гадаадд байгаа бол элчин сайдын яамаараа дамжуулаад одоо энд байгаа өөрийнхөө гэр бүлийн намайг бүрэн төлөөлөх боломжтой гэсэн этгээдтэй итгэмжлэл олгоод энэ итгэмжлэгдсэн төлөөлөгч нь одоо аль нэг тал нь шүүхэд нэхэмжлээ гаргаад ингээд энэ шүүх одоо нэхэмжлэл гаргасны дараа итгэмжлэгдсэн төлөөлөгч бүрэн эрхийг хэрэгжүүлээд одоо шүүхэд гэрэл цуцлуулахаар энэ маргааныг одоо сүүлийн жилүүдэд бол шийдүүлж байгаа. За, сонсогч авъя. Байна уу? Байна. Байна. Та хаанаас холбогдож байна? Улсын аймгаас холбогдсон. Шууд нэвтрүүлэг мөн үү? Хүн байна. Сайн нэвтрүүлэг таныг сонсож байна. Нэг асуулт асуух юм аа. За. Асуух уу? Асуу сонсож байна таныг. Хүүхэд гэрлэлтэн салгаад хүүхдний ээлжрээ байж байгаад ээж нь хүнтэй суучвал хүүхдийн тэтгэм зогсох уу гэж асуух юм аа. За алгалаа. За энэ тохиолдолд бол мэдээж хүүхдийн тэтгэм зогсохгүй эцэг одоо байх эрх нь одоо дуусгар болоогүй л тохиолдолд үргэлжлүүлэн төлсөөр байх болно 18 нас хүртэл нь. Яагаад гэх юм бол одоо мэдээж одоо эцэг байх эрх дуусгар болно гэдэг нь аль нэг тал нь одоо хоёр тал хоёулаа харилцан тохиролцсны үндсэн дээр мөн одоо цаашид одоо тухайн үнэ нь эцгийнхаа үргийг биелүүлэх боломжгүй болсон мөн одоо дараагийн одоо хүүхдийг одоо эцгээр нь углахоо болоод эцгийн одоо дараагийн хүнд нь одоо нэрийг шилжүүлэх ч юм уу эсвэл одоо ямар нэгэн байдлаар одоо хин нэгэнд өрчлүүлсэн тохиолдолд тухайн хүмүүсийн эцэг их болох эрх нь дуусгар болж идэг. За энэ тохиолдолд одоо тэтгэм зогсохоос биш хин нэгэнтэй одоо ээж нь ч юм уу аав нь ч юм уу гэр бүл болсноороо хүүхдийн тэтгэмжийн асуудал одоо зогсох асуудал бол байхгүй. Тий хамгийн гол нь бусдад өрчлөгдсөн тохиолдолд бол зогсно хүүхдийн тэтгэм. Өрчлөлт мөн одоо ямар нэгэн байдлаар эцэг их байхаас өөртөө татгалзаж одоо энэ хүнийг хин нэгэнд одоо өрчлүүлж байгаа тэр тохиолдол гэсэн үг. За ойлголоо. Тэгэхээр Германы хүнтэй суугаад хүүхдтэй болоод тэгээд Монголд тухайн тэтгэмжийн герман хүнээс авд юм байна. Ахаад нөгөө тухайн улсынх нь гэр бүлийн тухайн хуулиар бас тэднийхээс тэтгэмж авах болох уу гэсэн ийм асуулт байна л да. Герман аавтай хүүхэд. Герман гэрэлтэй батлуулснаас хамаарах хаана байна гэдэг. Хүүхэд Монголд. Тэгэхээр Монголд бол Монголын бүс нөгөө тогтоосон хэмжээгээр л байна л да. Мөн одоо энэ дээр нөгөө гэрлэлтийн баталгаа хийлгсэн одоо тухайн улс орондоо хийлгсэн юм уу хоёулаа тухайн улс орныхоо иргэншилд байгаа мó гэдэг асуудлууд яригдсан. Тэгэхээр энэ дээр бол та бол хуульчаас нарийн зөвлөгөө авах шаардлагатай. Мэдээж одоо энэ ганцхан одоо Монгол улсын хуулиар одоо Монгол улсын хуулиар бүх юм зохицуулагдахгүй хоёр улсын хоорондын одоо харилцаатай холбоотой тий хоёр улсын хоорондын одоо зан заншлын хэм хэмжээ хүртэл өөр ийм улсууд одоо гэр бүл болцсон эргүүлээд хоёр улсын гэр бүлийн тухай хууль дээр байгаа энэ одоо хүүхдийн тэтгэмжтэй холбоотой заалтууд хүртэл өөрөд байдаг учраас энэ дээр бол та яг тухайлсан чиглэлээр хуульчаас зөвлөгөө аваад олон улсын тал дээр одоо би Герман талаасаа одоо тэтгэмж авах хэрэгтэй мó Монгол талаасаа тэтгэмж авах хэрэгтэй мó гэдгээ шийдвэрлэх нь зүйтэй байна. За тэгэхээр бидний ярилцах хугацаа энэ түрээд өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ерөнхий газрын засгийн дарга хошууч Батмөнх хууль зүйн үндэсний хүрээлэнгийн мэргэжилтэй оюун эрдэнээр оролцлоо. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье баярлалаа. За баярлалаа. Бүх хүн чиний эсрэг байлаач зөв зүйл зөв л байдаг. Бүх хүн чиний талд байлаач буруу зүйл буруу л байдаг.